За хай YouTube. Ингээд нэг жил хагасны дараа энэ бичлэгээрээ та нартайгаа уулзах боллоо. Сайн уу? Бүгдээрээ сайн бидтэй. Би сайн байгаа. Тэгээд YouTube-ээ нөгөө яагаад хийгээгүй вэ гэхэлэр хийгээгүй зөндөө олон бичлэг байгаа. Тэгээд жоохон завгүй байлаа. Тэгээд маш их нааш цаашаа явж исэн. Тэгээд YouTube дээр чи нөгөө бичлэг хийх гэдэг чи айгүй юм урт бас их юм шаарддаг юм байна. Тэгээд энэ удаа дээрээ одоо яг одоо ингээд жил хагасны дараах миний бичлэг тавтай морил. Тэгээ намайг үзэх юмсан гэж бодож исэн хүмүүс байх юм бол комент бичээрэй. Тэгээд одоо зуны амралт эхэлсэн байна. Солонгост ирчихсэн байна. Тэгээд яг одоо ингээд та нартай бичлэг хийж байгаа яг энэ камер маань бол DJI Pocket 4 сайхан манай үү намайг бичлэгээ хийгээрэй гэд ингээд авч өгсөн юм. Тэгээд өнөөдөр бол энд амралтын өдөр буюу хагасаа өдөр ингээд бороо орж байна. Тэгээд зуныхаа ганц нэг хувцсыг авах гээд ийшээгээ дэлгүүр рүү явж байна. За тэгээд энэ бичлэгтэй минь хамт байгаараа одоо влог бол биш, зүгээр энэ бол YouTube-ийн одоо бичлэг. За магадгүй жоохон урт байж магадгүй. Тэгээд бүтэн жилийн туршид юу хийсэн бэ гэхлээр угаасаа ажиллаа хийсэн, Монгол Солонгосын хооронд явсан, өдөө гадаа явсан, тэгэл баяр наадмууд болсон гэл ингээл зөндөө л угаасаа үйл явдлууд болсон л доо. За тэгээд ийм байна. Тэгээд энэ бичлэгтэйгээ хамт байгаарай. Тэгээд миний YouTube бол 1500 дагагчтай байсан. Тэгсэн чинь 1490 болоод 10 хүн дагахаа болсон байлээ. Би та нарт говтлоо ч шиг аргагүй л та өсө жил гараа бичлэг хийгээг болохоор тэгсэн байх гэж бодож байна. Тэгээд одооноос ер нь YouTube-ээ жоохон хийнэ гэж бодож байна. Тэгээд энэ бичлэгтэй минь хамт байгаарай. Өнөөдөр Enjoy Square гэдэг моол руу орох гэж байна. Тэгээд энэ моолыг бас та хэдтэй танилцуулъя. Тэгээд энэ зуныхаа ганц нэг хувцснуудыг авъя. Одоо жишээлбэл энэ бол өнгөрсөн жилийн минь ягаан цамц байна. Өнгөрсөн жилийн минь энэ цагаан шорт маань байна. Энэ бол бүр ингээд 3 жил болж байгаа углааш байна. Тийм учраас ганц нэг ширхэг одоо ширхэн юу юм бэ? Ганц нэг зуны хөөх юм авнаа. За тэгээд бичлэгтэй минь хамт байгаараа нэрээ манахаас машинаас солисон байгаа. Тэхүү. Өнөөдөр яа бороотой өдөр тэгээ дээрээс нь амралтын өдөр байна. Тийм бас миний үсийг сонирхож магадгүй бах. Миний үс юм үсэндээ слонстрээд юм хийм хийлгсэн. За ийм байна. За битүү дэлгүүртээ явж байгаад бүр амар их дэлгүүрслээ. Тэгээд ёстой нэг ойр шопинг хийгээгүй гэсэн шиг л хийлээ дээ. Миний үс одоо ямар сонирн болоод байна. За тэгээ битүү одоо хоолойгоо газар руу орж ирээд нэг яах гэж байна. Жимтаг авч идэх гэж байна. Энэ юу вэ? Луу цагаалаагүй шүлэлөө. Давстай юм шүү. Энэ дотроо юм цагаалаатай юм шүлээ өгч байна. Шүлчих юм тийм. Ус шүүс юм шүү. Цагаалаагүй шүүс юм шүү. Нан kimchi байна. Тэгээд энэ миний хараад байгаа нь зөвхөн болохоор Square гэдэг нэртэй. Чанд нэг хоёр ер нь нэлээд хэд байдаг, хаа сайгүй байдаг л та. Хаа сайгүй их байдаг. Тэгээд өнөөдөр бас тэгэхээр гэртэйгээ ойрхон ажилтайгаа ойрхон руу орсон байгаа. Тэгээд энд ингээд Zara, H&M, Nike 8 секунд гэдэг слогны нэг өөртөөх нь брэнд дэлгүүр байдаг шүү дээ. Тэр байдаг. Өөрчлөлт үйл мөшийн сая байсан. Тэгээ Uniqlo бас байгаа. Тэгээ өнөөдөр Zara-гаас бас ийм гоё тортой юм авсан. Бид өнөөдөр Zara-гаас нэг ч юм аваагүй. Манай нөхөр амар их юм авсан. Маш их юм авсан. Би болохоор хаанаас их юм авсан бэ гэхээр Uniqlo-гоос их юм авсан. Сая 8 секундээс бүр амар гоо цамц юу хоёр авчлаа. Тэрийг өмсгөл тисэн ядаг хүлээж байна. Nike-аас байгуугаа шорт фотолог хоёр авсан байгаа. За тэгээд Gymtag гэж ямар хоол байгааг та нартайгаа харуулъя. Одоо хүрээд ирнэ. Тэгээд яа өөрийн чинь сэтгэл ямар байна да. Би ингээ влого хийж эхэлж байгаа минь танд ямар санагдаж байна? Би бол таны пен аваа тэгээд таны ингээ дахиад блог хийж эхлэх гэсэн үнэхээр их
баяртай байгаа. Маш их баяртай байна. Тэсийн ядан таны блогийг хүлээж байна би. За тэгээд би одоо ийшээ гарч байгаа бас дэлгүүрээ та нар жоохон хэсэг жоохон харуулъя гэж бодож байна. Тэгээд оройс юу авсангаа нэмж харуулад ингээд агуугаа хөөрхөн влог болж байгаа шиг байна. Тэгээд би энэ зуныхаа хувцлалтыг аюу юм колорлог шийдчих шиг боллоо. За тэгээд хоол харуулъя. За хоол мань ирлээ. Жимтаг гэхдээ чизтэйг нь авсан. Тэгээд энэ кимчитэй. Чизтэй тэгээ одоо будаа захиалчлаа. Бит хоёр гэхдээ энэ хоолнд бол аюу цадхааргүй харагдаж байна үзэгчтэй. За баярлалаа. Энэ нөгөө DJ Osmo 4 аваад удааг болохоор жоохон хэрглэж чадахгүй байгаа тах шиг байна. Энэ нөгөө камер нь 3-ыг бодох юм бол ингээд сайгүй ингээд эргээд идэв юм байна камер нь. За одоо та нарт нөгөө ирсэн дэлгүүрээ харуулъя. Энэ бол ингээд энэ чи хэдгээр давхар нэлээ? 3 дугаар давхартай эзэж бас хаамаа хүмүүсийн зураг мурыг бичиж болохгүй. Тэгэхээр уурлаад боо юм боцоод юм. Нэг сайхан юм авч явах уу? Почимхийн сайт. Тэгээд энд ингээд Оливианг байдаг. Ер нь байхгүй юм гэж бараг байхгүй дээ энэ хавьд. Бүхэл юм байгаа. Ерөнхийдөө нэг иймэрхүү дөө. Харамаа картаач. Ерөнхийдөө нэг иймэрхүү дөө. Би ингээд дэлгүүрийн энэ дээрээс нь та нарт ингээд хар. Юу юм? Ямар жимсээ? Амнаас янз бүр болчих. Камер нь үнэхээр ядаргаатай юм аа. За ийм нэг 5 давхар дэлгүүр байгаа. Ер нь Солонгосын аль ч хотод энэ Square гэдэг дэлгүүр байгаа. Тэгэхээр та нар минь ер нь ингээд очоорой. За ингээд сайхан 5 давхар дэлгүүр байгаа. За нэг юм авч ууя гэж бодож байна. Энэ нөгөө DJ Osmo 4-ыг анх удаагаар авсан болохоор 3-ыг өмнө нь хэрэглэдэг байсан шүү дээ. Тэгээ одоо энэ 4-ыг авсан чинь камер нь ингээд бүр ингээд зах замраагүй эргээд ах юм. Дэлгүүрээ та нарт бас нэг дээрээс нь харуулчих гэж бодож байна. Яна гоё харагдчихээн үү энэ нэг камер нэстэ нэг утгагүй юм болж ингээд нийтдээ ингээд эднээ чинь 5 давхар дэлгүүр байгаа. Би одоо яг 5 давхар дээр нь ингээд байна. Тэгээд доошоогоо ингээд маш олон дэлгүүрүүд байгаа. Жишээлбэл одоо яг энэ доор гэдэх юм бол Nike байна. Дахиад доошоогоо дахиад дэлгүүр байна. Дахиад тэрний доор дэлгүүр ингээд байгаа. Одоо бас яг энэ Оливиангтай давхарт нь явж байна. Энд бас ингээд идэж уух юм хум ингээд бүгдээрээ байдаг. Тэгээд Square гэдэг дэлгүүр ахгүй юу? Тэгээ миний камер ингээд эргээд агаад та нар минь намайг уучлаарай. Яа тэгэхээр би чи ингээд DJ Osmo 4-өө задлаад хамгийн анхныхаа бичлэгийг хийж байгаа учраас жоохон техникийн саадлууд гараад байна. Ойлгоорой. Нэрээ нөгөө слоус дээрээ нэг хийм хийлгсэн аахгүй юу? Тэгсэн чинь миний хийм бүр зүгээр шэт болсон заяа. Тэгээд хиймнийхэн талаар ярмааргүй байна. Тэгээ энд ингээд ямар дэлгүүр байдгийг түрүү хэлсэн шүү дээ. Заараа мараа гэх. Түрүүнээрээ заараа ороод нэг ийм гоё тор авсан юм байна. За гоё нь цаашаа юм дээ. Ер нь нэг тор авсан заяа. Тэгээ одоо энэ чинь нөгөө нэг янз бүрийн хүмүүсийг бас хамаа намаагүй бичээд ээж болохгүй. Тийм учраас зөвхөн өөрийгөө бичнэ. Тэгээ DJ-ийн Osmo 4 нь болохоор юм соромжтой микрофонтой болсон юм лээ. Тэнгууд энэ айгуу төвхтэй юм ингээд шууд ингээд зүүчиж болохгүй. Ингээд заавал ингээд бусдаас халахж ингэж зүүхий. Тэгээд энэ Монголд ингээд влог хийхээр жоохон хичээдэг заяа. Яа гэвэл энэ тэнд ингээд хүмүүс харахлаар ч юм уу нэг адилхан хэл мэлээр ярьж байгаа болохоор тэр ч юм уу те ингээд жоохон эвгүй санагдаад байдаг. Энэ болохоор ингээд
Юу ч ярьсан яасан ингээд угаасаа намайг хинч танихгүй штэ. Тэгээд дээрэс нь миний юу ярьж байгааг ч мэдэхгүй би энэ хүмүүсийн царай төхийг ингээд учиргүй бичлэгнээр гаргачихгүй болох юм бол зүгээр учраас ингээд ярихаар бол амар байна. Гэтэ ер нь ингээд Солонгос улсад одоо ирэх гэж байгаа, аялах гэж байгаа, эсвэл одоо хин нэгэнд байдаг бол одоо нэг outlet орно гэхээсээ илүүтэйгээр энэ Square гэдэг дэлгүүрлээ орох юм бол надад зүгээр санагдсан байхгүй юу? А яагаад гэхээр outlet ингээд агүй хямдралтай тэгээд нөгөө нэг өмнөх жилүүдээ ингээд загварууд байдаг. Энэ болохоор ингээд яг шин загварууд нь ирсэн юм шиг санагддаг. Гэхдээ мэдээж outlet нь хамаагүй бас зүгээр л дээ. Тэгэл янз янз байгаа штэ өөр өөртөөхөөрөө тэгээд ойлгоо штэ манайхаа. За тэг ингээ ер нь хооштой нэг ганц нэг жоохон влог ингээ хийнэ заа ёо. Тэг өнөөдөр аягүй их юм бодлоо давсан. Тэгээд уул нь одоо нэг юм гутал авъя гэсэн балерина шиг гутал авъя гэсэн санаатай байна л да. Гэтэ яг гоё таалагдсан бас байхгүй байгаа учраас ахгүй суугаад байна. Манай нэг жимсний шүү суух гэж байна. Гэтэ ер нь юмны үн амар өсчихжээ ингээд одоо Солонгосч бай, Монголч бай ер нь маш их ингээд одоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өнүүд маш их өссөн байна. За ингээд ууж идэх юм, кофе, жуус, хоол, тэгээд хувц хонор гээл ингээд бүр амар дэлхийд дахин нэг энэ Дубай-мобагийн одоо дайм болоод байгаа шүү дээ. Энтэй холбоотой болоод ч тэр юм айгүй юмнууд ингээд өссөн байна. Маш их юм өссөн байна. Одоо тэнчнээс манай хүн уух юм авчихна. За дэлгүүрээсээ гараад одоо машиндаа суух гээд явж байна. Сайхан ийм зогсоол-могсоолтой энэ дэлгүүр чи ийм гоё. Бид хоёроо сайн нэг ийм ногооны жуус аваад авчихлаа. Тэгээ түрүүн айгүй их юм авсан байхгүй юу? Айгүй их юм энтергээ сүртэй те сенсацлаад авсан болохоор машин руу тал юмнуудаа гаргацсан байсан. Одоо тэгээ сайн хоолой ичээд ингээ гараад ирж байна. Тэгээ ер нь бол ичэндэн бол хямдарсан байна заа юу Солонгост. H&M бол хямдарсан байна. А бусад юм бол нэг хямдраагүй байна. Өсөө. Юу? За иймэрхүү өмнө нь ийм их мацаасан байхгүй юу? Тэгээ одоо дахиад нэмж хийгээд энийг бас ич. За. За одоо машиндаа суугаад гарнаа. Энэ дэлгүүрлөө ингээд хүмүүс айгүй их ордог байхгүй юу угаасаа. Монголчууд ч зөндөө их ордог мэддэм билээ. Гараад хөдлөж чинь. Гэтэ миний энэ камер бол намайг одоо л жоохон зовоож л байна. Өнөөдөр ийм их юм авсан. Ингээ одоо ингээ харуулангууд тэнд пардаа байхгүй ингээ хөдлөж чинь. Өнөөдөр доош дээр шүү дээ. За иймэрхүү юмнууд ингээд авсан. Тэгээ саяныхаа жимтагд бол нэг цадсангүй үнэнгээ л хэлээ. Амар нэг тий жоохон бисэн тий. Хоёул арай баг порцтойг навчлаа тий. Нэгээс хоёр хүний порц шүү. Уул нь хоёр хүнийх порц байсан. Хэрнээ би бол Монгол эмэгтэй хүний ходоодонд бол тий саяных бол нэг зүгээр том өрөөнд нэг таавчиг шитгэж байгаа мэтэл юм боллоо. Одоо яа гэх вэ? Харж байгаа тоол хийчихдгээс угаас өнөөдөр мах захиалсан байгаа учраас өнөөдөр махаад бүгдийг шанаад байгаа ч хорхог бодог хийгээгүй юу хитэн ч. За ийм Солонгос өнөөдөр бороотой байна. Монгол нэг бороо орохоор ингээл амар хүүтэн болдог шүү дээ тий. Энд болохоор өөрөөсөө тэхгүй маа. Энэ камер нэгэ тэнж өглөө энэчтэй амар өгөнд ордгоо. Хүнээ намайг ингээ харах чадахгүй байгаа юм бах та энэ нэг юм ч одоо. За тэнгэр рүү яваад өглөө. Яа бүр өгчлөлтэй юм. За та нартай ядсныг сайхан зам мам харуулъя да энэ ч тоо. За. Ийм л гадаа бороотой байна шүү дээ гэж. Яхав энэ DJI Osmo Pocket 4 нь бол 3-ыга бодвол заяа. Ингээд яг зүгээр ингээ жоохон бичлэг хийхэд мэдэрч байгаа юм гэх юм бол амар л юм байна л да. 여보세요? 어때요? 예, 지금 유원지 가고 있어요, 형님.
전화 계속 온다 계속 와. 네. 지금 바로 갈게요. Зарим хүмүүс бол ингээд амралтын өдөр тал ажилдаг, талд нь дахиад ажиллах гэдэг бас. Ийм хүмүүс байна. Хоол асгацсан уу? Цагаан бодолагч амсыг гэсэн юм шүү. Би бас түрүү ийшиг энэ инженер ингээд асгацсан шүү дээ. Инженераас ингээд асгацсан шүү дээ. Харин. За тэгээ цэлмэг нь бол ингээд хөөхөн хിവэрэ байгаа. Тэгээ влогтой хамтаагаараа одоо энэ ард амар их юм авсан байгаа. Юу авсан минь өөрөө та нар харцаагаарай.